За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За намайг Бахт Гүл гэдэг. Би Баян-Улгийн аймгийн орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн төрийн албанд 23 дахь жилийн ажиллаж байгаа. Төрийн албаны тэргүүний ажилтг хүн байгаамаа. Аймагт явагдсан төрийн албаны сонгон шалгуулалттай холбоотой асуудлаар хандахаар ирсэн. За миний би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Улгийн аймгийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн сул оронтойг зарласан тэр сонгон шалгуулалтанд орохоор өрсөлдөж орсон. Би сонгон шалгуулалтанд Анар гэдэг хүнтэй өрсөлдсөн. За Анар гэдэг хүн болохоор тухайн оронтоонд төр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүн. Урд нь тухайн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад сул оронтой гарсан тохиолдолд нөгөө төрийн албаны тухай хуулийн дагуу хамгийн ойр чиг үүрэгтэй хүнээр гүйцэтгүүлэн гэдэг утгаар төр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. За сонгон шалгуулалтанд болохоор хуулийн дагуу зохион байгуулах ёстой. За эхний 4 төрлийн шалгалтыг болохоор шууд төрийн албаны зөвлөлөөсөө өдөртөн зохион байгуулна. Өөрөөр хэлбэл төрийн албаны төв зөвлөл шууд хяналтанд ор тестийн хэлбэрээр авна. За тэр сонгон шалгуулалтанд би 4 төрлийн шалгалтаар өрсөлдсөн. Эхний шалгалт тэр 4 төрлийн шалгалтын дээр би 94 оноогоор үнэлэгдсэн. За миний өрсөлдөгч анаар болохоор 76 оноогоор үнэлэгдсэн. За дараа нь бид одоо ярилцлагын шатанд орох ёстой. Сүүлчийн буюу 5 дахь удаагийн шалгалт. Тэр шалгалтыг болохоор тухайн одоо орон нутаг дахь төрийн албаны салбар зөвлөл зохион байгуулах үүрэгтэй. Салбар зөвлөлөөс ажлын комисс байгуулагдсан. Ажлын хэсэг одоо сонгон шалгуулалтыг зохион байгуулж хийх ёстой. За бид хоёр сүүлчийн ярилцлагын шатанд орсон. Орохдоо сонгон шалгуулалтыг эхлээд 3 цагт гэж товлсон нөгөө ярилцлагын шатыг. Гэтэл тэр ярилцлагын шат маань тодорхой бус хугацаагаар хойшлогдсоор байгаад орой 5 цагийн үед эхэлсэн. За 5 цагийн үед эхлээд бид нар сонгон шалгуулалтанд тэр ярилцлагын шатанд орсон. Ярилцлагын шатанд орохдоо тэр одоо ярилцлага аваад тэрүүгээр үнэлэх одоо журамтай. За би ярилцлагын шатанд ороод ярилцлагын шатан дээр би 10 авсан. За миний өрсөлдөгч болохоор 29.16 он авсан. Тэгээд би одоо энэ ярилцлагын шатыг болохоор хууль бус гэж үзсэн. Яагаад гэвэл одоо ярилцлагын шатан дээр одоо хүний оролцоогоор одоо хүнийг үнэлж байгаа гэж нэгдүгээрт бодож байна. За хоёрдугаарт би одоо Анар гэдэг хүнтэй одоо ийм илүү оноо маш өндөр үнэлгээ өгсөнийг би бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл одоо энэ ярилцлагын шатны сонгон шалгуулалтанд бол шууд нөлөөлөл орсон гэж хэлж чадна. Яагаад гэвэл одоо энэ ярилцлагын шатан дээр болохоор засаг дарга нөлөөлсөн гэж үзэж байна. Засаг дарга гэдэг хүн одоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонхын саналаар нэрэн дэвшиж томилогдох улс төрийн албан тушаалтан хүн. За нөгөө Анар гэдэг хүний нөхөр болохоор аймгийн төлөөлөгч хүн. Тэр утгаараа одоо засаг дарга одоо шударга бус өөртөө шууд хамаарал бүхий нөлөөл бүхий хүний
талд гарч одоо илт одоо сонгон шалгаруулалт нөлөөлсөн. За ийм асуудал одоо манай аймагт ганцхан надад тохиолдож байгаа. Удаадараа ийм асуудал гарч байгаа. За өнгөрсөн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бас аймгийн мэргэжлийн хяналтын газрын нэг хилцээний оронтой бас зарлагдсан. Тэр оронтонд бас 3 хүн өрсөлдөд бас эхний 4 шалгалтын дээр 4 оноогоор илүү гарч ирсэн хүнийг ярилцлагын шатн дээр бас дарсан явдал гарсан. Одоо тэр ярилцлагын шат гэдэг чинь яг чухал шат юм уу? Эсвэл тэр ярилцлагын шатны үнэлгээг тэр одоо яг нөлөөллөөр нь үнэлдэг юм уу? Тэр яг ямар журмаар тэр одоо ярилцлагын шатыг хүнийг үнэлж байгааг тэр комиссийн гишүүч гэсэн бид нар тайлбарлахгүй. Одоо жишээлбэл хүн одоо асуултанд хариулна те. Тэгэхэд та одоо асуулт авлаа, тэрэнд хариуллаа. Та одоо энэ асуултанд ингэж хариулсан. Та ийм асуултанд буруу, энэ асуултанд зөв хариулсан. Тийм учраас би танд одоо ийм оноо өгч байна гэж тайлбарлах ёстой гэдээ ч тийм юм огт бид нар тайлбарлахгүй. Төрийн албаны хуулинд одоо яг ярилцлагын шатанда бол тэр хүнийг яг тэгж үнэлэн тэр залтыг би олж харааг. Манай аймагт одоо сонгон шалгаруулалтын маргаан хамгийн их маргаан үүсдэг манай аймаг. Одоо төрийн албаны зөвлөлд одоо би сонгон шалгаруулалт хууль бус явагдсан. Яг тэр бүх шатыг би тэгж хэлж байгаа биш шүү дээ. Ярилцлагын шатанд ингээ хууль бус гэдгийг би одоо төрийн албаны зөвлөлд өчигдөр очиж бичлэн очиод одоо гомдлоо гаргасан байгаа. Тэгээд хуулийн дагуу одоо шалгуулах миний эрх. Тийм учраас би одоо тэр төрийн албаны зөвлөлд хандсан байгаа. Төрийн албаны хууль бас заасан байгаа иргэний болон төрийн албаны зөвлөл өөрсдийн санаачлагаар тэр сонгон шалгаруулалтанд шууд хяналт тавьж шууд одоо шалгах маргаан гарсан тохиолдолд шалгах эрхтэй. Тэр утгаараа би одоо төрийн албаны зөвлөлд хандсан. Одоо тэр сонгон шалгаруулалт ил тот ард түмэнд тэгш хүртээмжийг олгох үүднээсээ зохион байгуулах ёстой. Гэхдээ одоо сүүлчийн шатанд ингээд эрх бүхий албан тушаалтнууд ингээд шууд нөлөөлж байгаа. Бусдад давуу байдал олгож байгаад би маш гомдолтой. За би одоо сүүлд одоо хандж хэлэхэд би өөрийгөө өмөрч ирээгүй бас. Миний ард бол олон хүн байна. Манай Баян-Улгийн аймгийн ард түмний эрх бол маш зөрчигдөж байна. Манай аймагт болохоор одоо боловсролтой мэдлэгтэй хүмүүс одоо шалгалтанд орно. Ярилцлагын шатанд ингээд гацаанд орно. Тэгээд тэр хүмүүс одоо ажилд орч чадахгүй. Тэгээд тэр хүмүүс одоо тэр хүүхдүүд яаж ийн? Хот руу явж байна. Бүр мэдлэгч чадвартаанууд нь шалгалт өгөөд бүр гадаат руу явж байна. Одоо жишээлбэл миний хүүхд гэхээр 7 жил Оросын холбоот улсад сурч төгсөөд ирсэн хүүхд маань яасан гэж шалгалтанд орсон ч гэсэн одоо тэнцвэрлэхгүй ярилцлагын шатанд. Бид нарыг ажилд авахгүй гэд одоо энэ Улаанбаатарт өсчин иж агаад одоо өөрөө бас шалгалт өгөөд магистр хамгаалахаар Москва хотын их сургуульд явсан. Энэ бас яг миний бодит амьдралаас үүдэлтэй хийж. Аав ээжийнхээ мөнгө төгрөгийг үрээд 4-5 жил сурсан хүүхдүүд одоо төгсж ирээд ямар ч ажлын байргүй тэгээд хотод ирээд сав угаагч тэгээд машин угаагч янз бүрийн тиймэрхүү л ажил хийж штт. Одоо манай засаг даргыг ажлын байрыг бий болгож ядууруулыг бууруулах биш өөрөө ингээд ажлын байргүй болгоод хүмүүсийг ингээд ядууруулт бүр өртөхт нь өөрөө бүр шууд нөлөөлж байна гэж би бас хэлмээр байна. Одоо би Монгол улсын иргэний хувьд бас гомдлоо гаргах хэрэгтэй шүү дээ. Одоо 2022 оны одоо 1 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлж байгаа одоо нэг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд засаг даргыг хариуцлагын асуудал одоо яг ерөнхий сайдын бүрэн эрхт шилжиж байгаа тийм. Тэр утгаараа одоо энэ засаг дарга нарт одоо ийм албан тушаал авилга гаргасан тохиолдолд одоо хариуцлага тооцно гэд ерөнхий сайд өнгөрсөн одоо 2021 оны 12 дугаар сард аймгийн засаг дарга нартай уулзах үеэр маш анхааралтай хэлж байсан. Тийм учраас одоо ерөнхий сайд маань одоо аймагт байгаа ийм нөхцөл байдал дээр өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд одоо аймгийн засаг дарга нарын одоо ийм хууль бус үйлдэлийг таслан зогсоохыг бас хүсээд байна.
Засаг дарганаар одоо ийм байдал үүсэхгүй бол тэр төрийн алба тэр комисч нь одоо яг хууль журмаар ажиллаж чадна. Харамсалтай одоо шууд нөлөөлөнд автагдаад одоо ингээд бусдын нөлөөнд автагдаад бусдад давуу ирэх олгоод одоо жирийн иргэдийн эрхийг ингээд зөрчиж байна.